Таны тэр шилийн бог дарангийн тухайд зүйлийг бол тэгээд Монгол хүн хийж гисэн уншсан сонсоход бол сэтгэл огшмоор гайхалтай. Тэр нэг зүйлгээ хэлж өгөөч. Тэгээ ихээр бас жоохон түүхэн ярьж өгөө. Тэгэж ч тийм. Тэлийн богдог би Балуурхтаа зориулж бичсэн. Тэгээд Балуурх бол намайг хайгаач амьд байхад баярлууллаа гэдэг одоо арх задлаад өөлж ирсэн. Тэр яасан гэхээр энэ залуучдын байгууллагууд найрамдал цуслан тэр ирээд тэр хэдэн он юм бэ? Зориг амьд байсан. 98 оны намайг биш байна. Тэр жил 97 оны намарч. Тэгээд тэнд тэр доо анх дуулагдаад Сүхбаатарын дуулаа. Тэгээд тэнд очсон их хурлын гишүүд шүүд явахгүй тэр дууссан. Тэгээд яасан гэсэн. Тэгээд би одоо Балуурхтаа зориулсан дугаар хойсох наслаад явж байгаа. Баярлж байгаа. Ямар ч одоо насны хүүс харгалж хүмүүс дуулж штэ. Тийш тэгээд тэр амуу гал охин дуулж байна. Ануу тэргээд бас нэг энэ бөөмөө яа тэр нэг охин дуулж байна. Өөр монголчууд дуулж байна. Тийм. Манай дүүнэр их дуулж байна. Тэгээд жилийн бүгдийг дуулаад байгаа. Би Балуурхыг дуулж баярлалаа. Өнөөдөр газар шороо яриад тусгаар тогтмол яриад элүүдэрч явахгүй шүү байлаа 98 онд хэлээлээс. Тэгээд монголчуудын төлөө Монгол улсынхаа төлөө сэтгэл зүрхнийхээ үгийг хийж явсан, шивж явсан тэр хүний үг болгонуудаар хацаг шүдний зөрөөгөө бидэнд санаал өгч байна. Тэгээд энэ үед нь бол ингээд жилийн бүгдийг дуулаад баярлалаа. Манай одоо би ч бас ханга газар 8 жил болсон хангаан сүрлэг болос хүн гарахын аргагүй сардаг ориглууд одоо гараагүй болохоор хүнд мэдэхгүй л дээ. Гэхдээ хангаан хүмүүс ирээд одоо баяр хөөргөс хүртэл идэх шүү дээ. Тэгээ шилийн бог дээр харчаад энэ ямар учиртай салхич ороо гэж гайхдаг. Чи эр хүний үлдээ үнэхээр нэг ямар сордог юм газар. Тийм авшигтай учраас энэ дуурай өндөр гэдэг. Тэгээ шүлгийг хэлье. Ажны мордын алтан туурын тамагтай, гар халахын сайн гэрчүүдийн домогтой. Эр хүн магнит нь гарвал омогтой. Энэ юунасных нь хэмэрл ундаатай. Сунааж байгаа дуу шиг аргамаг уул шилийн богд сунаж явж байгаа шиг. Эрэмгийн уул шилийн богд. Манан цулаадаа сансрын салхины урилгатай. Мацхвэлдээ тэнгэрийн ундааны заллагтай. Морин зэрэглэн суваргалж үзэгдэг урлагтай. Морь уусан шагаа шиг Монгол зурлагтай. Сунааж байгаа дуу шиг аргамаг уул шилийн богд сунаж явж байгаа шиг. Эрэмгийн уул шилийн богд. Зулагт хутлын цэцэг зайчилсан хээтэй. Зул хонгорын салхи үнэртсэн галбиртай. Барамцад хатдаг шиг номын зүстэй. Баримтгтай судар шиг номын авшигтай. Сунааж байгаа дуу шиг аргамаг уул шилийн богд сунаж явж байгаа шиг. Эрэмгийн уул шилийн богдоо гэж. Энэ ч бас ингээд хоёр аяттай шүү дээ. Энэ манай нутгийн Эрдэнэ цагааны нэг нөгөө домшруулалт гэсэн. Ийм залуу энэ дуу ая хийсэн. Тэгээд энэ Чингис хааны жаргал сайхан дуулж амьдуулсан. Тэгээд энэ бас манай нөгөө Сүхбаатарын Оёг гэдэг сурчин зүйл байсан. Эрдэнэтэд ажиллаж байна. Тэнгэрт ирсэн. Тэр хүн бас энд ая хийсэн. Энийг манай чулуунч дуулсан. Бас их гоё дуулсан. Тэгээд зарим юм шүлэг байдаг шүү дээ. Ямар ч ая хийсэн тэр нь хүн төрч. Сайн.